Сайн байцгаана уу? Өнөөдөр бид нэр дээгүүр өнгөрөх баярын оройн зоогийг унших байгаа. За. Фараон еврейчүүдийг явуулаагүй тул бурхан Египтийн нутаг даяар олон гамшиг болгов. Ард түмнийг чөлөөлж явуул гэж Мосег хэлэх бүрд фараон татгалзаж үгүй гэсээр байваа. Бурхан айл болгоны ууган хүүхдийг хөнөөх эцсийн гамшигыг Египт рүү илгээх гэж байсан ч өөрт нь итгэж хүн бүрийг энэ аюулд өртүүлэхгүй тулд арга хэмжээ авчээ. Эзэн Мосед тодорхой зааварчилгаа өгч тэр цааш нь ард түмэндээ дамжуулваа. Айл болгон ямар ч согоггүй эр хураг сонгож төхөөр. Тэгээд цуснаас нь хаалганыхаа тотго ба хатавчанд түрхэж тэмдэг тавь. Тэр цусыг хараад эзэн уг үүдийг алгасаж та нарыг цогхоор гэрт чинь орохыг устгагчд зөвшөөрөхгүй гэв. Түүнчлэн хөрөнгөгүй талах байр тэгвэл тэр чинь хурдан болно. Хурганы махыг галд шарж яаравчлан идээд хурдан гарч явхад бэлэн бай хэмээн бурхан айлтжээ. Египтчүүдэд маш том сонголт тулгарв. Тэд бурханы үгийг дуулууртай дагаж хурганы цусыг тотго хатавчандаа нялаад махыг нь яаравчлан идэж Египтээс гарч явхад бэлэн байх уу? Эсвэл тэндээ үлдээд бурханы айлцныг мартаад өнгөрөх үү? Харин еврейчүүд яасан гэж айл болгон хурганы цусыг хаалганыхаа тотго хатавчин дээр түргсэн бөгөөд эзэн тэдний үүдийг алгасан хөнөөл учруулаагүй билээ. Тэд галд шарсан махаа эсгээгүй талах мөн Египтэд өнгөрөөсөн хүнд хэцүү амьдралыг нь санах гашуун ногоотой хольж хурдхан идэв. Тэд Египтээс даруй гарч явхаар зэхлээ. Хаалганы тотго хатавчинд түргсэн цусыг нь еврейчүүдийг хамгаалжээ. Тэдний гэрийн хажуугаар өнгөрөхдөө тэр цусыг хараад эзэн тэдэнд хөнөөл учруулалгүй алгасан өнгөрчээ. Харин фараоны болон бүх египтчүүдийн гэрт орж тэднийг цохиход бүх Египт айлын ууган хүүхэд үхжээ. Мосе Аарон нарыг хурч ир гэж фараон тушаав. Энэ удаад тэр явцгаа энэ утгаас зайл гэжээ. Бурханы ард түмэн эрхчлөөтэй болов. Ард түмэн нь түүнд итгэж дагснанд бурхан баяртай байваа. Тэр тэднийг хамгаалж чөлөөлжээ гэж. За өнөөдрийн бүлэг ингээд дуслаа. Бүгдээрээ баяртай. Баяртай.